Онцтой ямар нэг хаа. Манайхаа би одоо ингээ вокзал руу явж байна. За, өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ хамтдаа ямар ч төлөвлөгөөгүй аялалд гарах болно. Тэгээд хамтдаа бичлэгээ эхлүүлцгээе. Төмөр зам Улаанбаатар юу гэж юм? Төв буудал гинэ. Монгол улсын галт тэрэгний буудал дээр ирсэн байна. Би одоо галт тэргэнд хизээд сууж үзэж байгаагүй. Одоо энэ жил миний бас туршиж үзэж байгаа шинэ юмнуудын нэг байна. Галт тэргэнд сууж үзэн галт тэрэгний буудалд ороод ирсэн байна. Одоо өнөөдөр миний төрсөн өдөр. Би нэг нас нэмж байгаа. Яд. Ай багуу хөдлөөд ирсэн чинь хажуу талын багуун явж исэн байна. Чичиж өгч сая. За, цансан өндөр. Аялал. Бас нэг багуун явж байгаа юм шиг наа. Ирж байгаа юм. Он дотор ямар гэдгийг харуулах. За, ингээд дээрээ хоёр ортой. Гээд ширээ. Ингээд ороо хоёр ортой. Тэг ингээд хаалга хаан цаашаас гарч ил. Тэг тийшээ ингээд хүмүүс. Тийшээ хаалга. Хаалга. Тэг манай гэр бүлийн байгаа. Хей, ихч бит хоёр энд байна. Угаалгынх нь өөрөө богоон явж эхэлснээс хойш бараг 2-3 цагийн дараа онгоод юм билээ. Тэгээд усын яаж гаргахыг мэдгүй, усын яаж татхаа мэдгүй тэгээ шоконд ороод би танарт яаж хийх аргыг зааж өгч байна. Тэгээ хоёр давхарт нь ороод унтсан байгаа. Нэг удаан яваагүй байхаа. Одоо ингээд бараг 10 сарын дараа буцаад идэлж байгаа болохоор бүр юу ч санахгүй. Тэгэд анхны удаа богоон цугаад яваад хоноод тий. Надад бол ингээд явах нь их сонирхолтой, айгуу гоё санагдаж ирсэн. Тэгэд аав ээж хоёрт маань бол ингэж явах нь илүү биед төртэйсэн байх ядарсан аав ээж хоёр маань. Гэтэ би тэдийгээ бас ингээд зугаатай айлгачих гээд айгуу гоё ингээд бидрийг ингээд шин юм зүйлүүд ингээд туршуулж үзүүлэх гээд вагонд 14 цаг сууж явсан бэлээ. Улаанбаатараас замын өвд хүртэл. Тэгээд замын өвд чинь одоо яг юм Монголын хил дээр байгаа хэсэг байгаа штэ. Замын өвдөөсөө 90 ороход нэг 10-20 минут гарын ингээд яг энэ вагонд суугаад цаашаа шууд 90 орчт юм билий. Тэгээ би бүр гахаад би ч бараг 2-3 цагтлаа дахиж явах л байх гэж бодсон чинь нэг 10-20 минут л явсан. Тэгээ Airline China идэргээл гараад ирж байгаа юм чинь. Тэгэл хятад үсгнүүд тоонууд хараал эхэлсэн чинь айгуу гоё. Надад айгуу хятад юу их гоё санагдгийн культур нь ингээд ёс заншил соёл моёл нь. Тийм болохоор надад их гоё санагцсан. Бид нар ирэнгүүтээ юутай Jan Ruven гэдэг хотел дээр буусан байгаа. Цаашаа яваад хоол идэх гээд нилийн явсан байна. Ер нь хилд авч ирэвэл надад их л гоё санагдаад идэх. Тэгээд шин зээл, хуучин зээл гээд нэг юм хоёр төлийн захтай. Тэр захаас нь ингээ монгол хүмүүс эдэр ингээ ер нь хүмүүс бараагаа цуглуулад Монгол руугаа яваад Монголд авч зардаг ийм захнууд байд юм билий. Тэгээд ирэндэх хүмүүс чи өстө нэрээ бөөнөрөө монголоор ярьчин тий. Тэгэл энэ одоо хоолны газар хаяг юунууд нь бүгд монголоор ер нь ингээд монголчууд ингээд хятадд хөрөнгө оруулалт нэлийн хийдэг бол харагдсан. Тэгээд бид нар хоолоо идгээд нэг юм үхрийн махтай гомын төшөөлний газар орсон. За, ирээний цаг агаар бол Монголынхоос нэлийн жоохон дулаахан маягийн байсан. Энд чинь бас 1 сарын 20-ны үеэр штэ. Тэгээ би нэг амар балиар цэртэй ханиалах тусцсан байхгүй юу? Тэгээ яг энэ хятадын
ийм авч уусан. Тэгээд ийм ч монголоор ярьж мэрдэг заяо. Тэнгүүт ингээд амар амар зүгээр ингээд монголоороо ер нь энд бол ойлголцоол явчихл юм бэлээ. Хятадын цагаасаар болох ч байгаа. Тэгээд юу вэ? Ийм нөгөө хөөрхөн гэрэлнүүдэд тавьчих. За орой олондоо гарахаар гэр бүлэрээ явж байна. За ирээнд бол хятад хоолнууд яг Монголд идэх шиг амттай. Тэгээд ер нь айгүй их сонголт ер нь ирээнд идэх юм бол айгүй их байдгийн билээ. Нөгөө фаст фуд нь ч байгаа. Тэгэл хятад бидний идэж чаддаг хоолнууд нь ч байгаа. Тэгэд ер нь ийм жижиг сайжиг дэлгүүрүүд нь надад хамгийн их таалагдчихсэн. Юутай ч одоо би таньнаарт хотелийнхоо өрөөг танилцуулдгаараа танилцуулъя. Ийм том. За дээрээ дахиад нэг давхар байгаа юм шиг лээ. Таас нь бүр айгүй өндөр шүүгээтэй. Тэг ингээд хоёр ортой. Тэгээд эндээ ингээд бас шүүгээтэй. Тэгээд би энэ тэсгээр уншиж байгаа. Тэгээд 0-тай. 0 нь болтой. 0-тай. Тэгээд айгүй гоё. Өндөр таацтай. Өдөр нөгөө нэг толгой эргээд тэгээ би яах учраа болохгүй. Тэгээд хажуу талд байсан аптек руу оруулаад тэгээ нөгөө нэг тэгсэн чи жоохон цус бадалтай ингээд яг өндөр зүгээр үнссэн юм шиг үлээ. Тэгээд би жоохон зэрэгтэй ханиалгаад байгаа. Эсэн чинь надад энэ сиропын ямиг санал болгосон. Одоо оройныхоо сиропын ямиг уучих яа. Миний өнөөдрийн хувцлал. Энэ бол угаасаа миний байдаг хувцснууд байна. Энэ бүр амар юм даа. Guys, та энэ үндэ харж байна уу? Энэ амар гоё юм даа. Амар шигтэй тухтай заа. Маа дэлгүүр дээр байгаа шүү гэл. Тэгэл реклам хийдэггүй. За. Энэ сая ханадны уусан сиропын амар гоё юмтай санагдаад байгаа юм. Би дахин уумаар санагдаад. За хитээ Next day. Би ирэхээс өмнө ирээнийг иймч гэж төсөөлж байгаагүй. Яг тэр үед боддог байснаас шал өөр байсан. Ирсэн чинь бас л шал өөр байсан. Яатай чи ийм arcade game тоглодог газар, ийм shopping манайхаар хэлүүлээ E-mart шиг газар байсан байгаа. Тэгээд энд бол Монголд тоглосноос ер нь бол бага мөнгөөр маш олон юм хийж болох юм билээ. Тэгээд энэ чихмлүүд нь хүртэл них харамлаад байдаггүй, өгөөд байдаг. Айгу хөөхөн. Энэ одоо бөмбөг нь хаана байгаа юм бэ? За ийм бөмбөгтэй. За. Оо. Шиг байна л та. За тэгээд арай л ер нь бодсноос дэжгүй газар байсан шүү. Нэр баахан. Ским яц. Нара. Тимүүдний том савт. Наач нь. Яа. Хайртай архинууд нь байна. Анда ус. Би бас нэгэн ортуудтай газрууд бол хүнсний дэлгүүр байдаг. Яалччгүй би танарт хэлжсэн баг. Тэгэд энэ ирээний энэ хүнсний дэлгүүр бол миний харж болох хамгийн гоё хүнсний дэлгүүр байсан. Маш олон сонголттой. Тэгээд их гоё яг л манайхаар хэлвэл E-mart л байсан. Тэгээ манай авсан юмнууд харагдаж байна. За дээшээ гараад бид нар би бүр яг ийм шарсан seafood-д амар дуртай байхгүй юу? Тэгэд эндээсээ сонгож жоод өөрөө шаруулаад авдаг юм билий. Тийм амар өөрлөлтөө яст мэлхийнүүд. Манай яст мэлхий бүр харсан байсан бол бүгдийг ижчих байсан баха гэж утсан юм жижигэн. Манай яст мэлхий чинь миний гарын халганаас том. Тэгээ айгуу гоё ус үзэн байна. Гүзэлцгэн. Өмдөн дээр унаач. За одоо энэ ингээд миний идэх дуртай юм. Хамтдаа эзэцгээе. 8 альч.
Ай. Энэ сүү аимтай за. Манай хятад дэлгүүрүүдээр байдаг шүү дээ. Хятад. Одоо ингээд юм идсэн хүн чинь шууд сайхан жаргалтайгаар тоглоом тоглолтын байгаа зү жинхэнэ. За тэгээд та нар түрүүний эзэн ямиг харсанчлан би тэрийг бараг сар гарангийн турш идсэн байгаа. Тэгээд мэдээж би маш их таргалсан. Тэгээд дээрэс нь миний арьсаар маш их юм гарсан. Гэтэл би аз жаргалтай байсан. Тийм болохоор тэр батг гарах, таргалах тэр бол хамгийн зүгээр зүйл гэхгүй юу. Яг үндэ ирээд бүр үнэхээр стрессцэн, таргалцсан дээрээс нь арьсаар бүр нүл батг байгаа юм чинь. За ингээд сайхан өргөжлүүлээл тоглоолагаан. Та нарт одоо ялийн чаруулж байгааг мэдэхгүй л юм л та. Усанд орчихсон. Өстой сайхан. Усанд орчихсон болохоор ийм гоё ингээ өнгө орчихсон. 5:43 болж байна. Бид нэр одоо миний тооцоолж байгаагаар бол энд 3 юм уу 4 хоног юм шиг байна. Тэгчээд дараа нь болонгуудаа бид нэр цаашаа Бээжин рүү явах бах. Бээжингээс цаашаа бас дахиад нэг газар явах нь яах нь тэгээд хамтдаа харцгаая бас. Би наан манайдын эмэгтэй ирсэн чинь эмгээ алга болонгоо алдаад тэгээд эндээс нэг юм мөнгөн хөөрхөн эмэг авсан байгаа. Тэгээд би танарт жоохон захын харуулъя гэж бодож байна. Энэ бол яг тэр шин зээл, хуучин зээл гэдгийнх нь нэг нь биш. Зүгээр нэг тийм зах маягийн дэлгүүр байна. Тэгээ би энэ айгуу гой готломсож үтсэн бүр үнэхээр галзуу гоё харагдаж байгаа. Даан чи аав ээж маань авахыг зөвшөөрөөгүй л дээ. Ээж яг гоё лээ нэгсэн гэтээ авч өгөөгүй. Тэгээд бид нар ийм гоё аяг шаазангийн дэлгүүр орсон ийм хөөрхөн аягтай ээж бүр хараад ямар хөөрхөн юм бэ гэлээсэн. Гэтээ яг үндэ даахгүй нохоо болов гэчээр бид нар энийг яаж ч авч явах юм гэж бодоод. Гэтээ бид нар ирээнээс авсан хэдэн ингээл одоо гар нүрийн салбидаг мэлбидэг нэг тийм юмнууд айгүй их авсан байхгүй юу. Тэрийгээ бид нар ирээндээ үлдээгээд дараа нь Монгол руугаа буцаагаад авч явсан. Бид нар нөгөө нэг цаашаанаа шууд явсан болохоор. За тэгээд ирээний KFC-д орж ирсэн байна. Би ингээ ганцаараа өлөн царайлчаад ингээ хоол идсэн байгаа. Цаашаанаа зах яваад манай ихч маань цагаан сарынхаа юмнуудыг цуглуулсан байгаа. Oh my god, гоо сайхны жижиг сажиг юмнууд зардаг дэлгүүрт ороод ирсэн байна. Эндээс бол би нэг юу авсан? Уруулны бодог авсан. Тэгээ цаашаанаа би миний ханиад зүгээр болохгүйсэн болохоор дахиад автик ороод ийм аваад тэгээд уусан байгаа. Тэгсэн чинь энд ингээ баг өдөр шөнөгүй сайлууд бодулчин заяа. Би бүр шоконд ороод тэгсэн чинь энэ чинь ингээ муу юм зайлуултаа, гиндуу чимээгээр муу юм зайлуултаа гэл юм гэсэн. За энэ бол үнэхээр тасархаа олтой газар. Бүр зүгээр л энэ бол миний идэж болох хэвээр хамгийн гоё хоолсон. Ирээнд очиод би энийг заавал дахиад идэнэ гэж бодож байна. Айгуу гоё юмтай байлээ. Ингээд шууд ийм том тоогоон дээр ногоо могоо эдрийн ингээд бараг өөртөө захиалал юу хийлээд өгчин. Тэгээ хажуугаар нь ингээ айгуу гоё мантуу ингээ тавиад өгчдөг заяа. Тэгээ юм хүнтөөз эрдэн шиш дөөпөө идэргээд тэг ингээ аваад харангуут ийм сайхан них амар халуун ногоо моготой биш заяа. Тэгэд ийм би өгч байгаа юм шиг ижиж гин. Үнэхээр гоё юмтайсан. За тэгээ ингэж эцсний эцэст бол над дээр батг гарсан гэдгийг би одоо хүртэл мартдаггүй. Сандаг хэвээрэл. Hi guys. Өнөөдөр ирээн дэрсний 3 дахь өдөр болж байна. Тэгээд миний хоол 2 өдөр дараалаад өглөө аимшигтай ч байх уу өдөд сэрсэн. Тэгээ өдөр нь гайг болоод ирсэн байхгүй юу. Тэгээд би бүр энэ дэсэн цагаас хойш барыг хятад юмнуудыг барыг ууж өгч байна. За одоо энэ би нэг сироп хийгээд уудсан. Одоо би энэ хоолойны өвдөлтийн ингээд нэг юм бас хятад юм ууж юм. Одоо нууснаа явуулаад уучдаг заяа. Тэгээд энэ болгоомжтойгоо зү өглөө оройдоо 2-2-ыг уугаарай гэсэн аниалганд. Одоо цаг нэг 9:50 болж байгаа. Яг нэг гоё
Монгол сүйтэй зайтай тийм борцгтой өглөөний цайтах газар орчихсон чи тэр нь хаалтдайсэн. Тэгээ бид нар Travis-а нэг онгорхоо яссан газар ороод өглөөний цай уухаар орсон байгаа. Тэгээ ингээл явж исэн чинь яг л таньдаг царай байдаг шүү. Манай багш хятад хэлний багш маань байсан. Тэгээ би бүр таарчаад бараг хятадаар хөө нихаолыг ил авши гэх нь хоол өгөөлөөстэй нэрэ зөрсөндөө тэгэл заажаа мажиана хэлээл тэгэл цаашаа гарсан байдیں۔ Тэгээ би одоо энэ дэлгүүрээр нь хальт мулт ингээд танарт бас харуулад явж байна. Бид нар тэгээ цаашаанаа сайхан алхаад ийм сайхан намуухан хэд хоног болж өрнсөн. Тэгээ ийшээ орсон чинь дам Монгол ингээд юмнууд байсан. Би бүр гайхаад айгуу сүнмагц тэг хятад хүмүүс бодвол авч иддэг юм билгүй тий. За тэгээд бүр тасархаа гоё бас хүнсний дэлгүүр маягийн дэлгүүр рүү орсон. Та нар одоо энэ миний хараач тий. Энд бол өстө байхгүй байсан. Жинхэнэ ингээд юмнууд цуглуулад тий Монголд аваачаад зархаар тийм гой юмнууд байсан. Тэгээд би энэ нэг байцааг нь харуулад энэ өстө бодвол нөгөө Азийн байцаа юм шиг байна гэж бодод. Гэтэ байцаагаа хүндэлдэг орон юм байна гэж би бодсон. За тэгээ би танарт хайлт муулт ингээд юмнуудыг харуулж чинь би бүр хараад анх удаага ийм юмнууд харсан чинь их гоё санагдсан. Тэгээд эн чинь ятгана тийм томч дэлгүүр байгаагүй ямар том хэмжээтэй дэлгүүр гэдэг нь шараагүй орсон чи бүр дотроо аврах том юм байт юм байгаа зү. Бүр зүгээр л нэг уух юмны сонголт гэхэд л бараг 10 20 30 40 тэгэл ийм гоё бейкери эдэр. Гэтэ эдрийг харахаар л миний дотор мох хоригод исэн. Яа ч юм нэг заван санагдаад. Тэгээд та нарт би бас хальт молт юмнууд харуул байна. Эдгээр юмнууд их гоё харагдаж шүү гэж би тэгээд нэг юм ярьж л байгаах бодвол. За тэгээд би миний хайрт болтойг байна. Ямар гоё юм бэ гэж тэгж байгаа тэгж ярьж ах шүү байна. Тэгээд энэ одоо уух юмаа сонгох чинь ердөөсөө сонгож чадахгүй бүр ингээд эн чинь ингээд их сонголтын дунд ороод ирэхээр хүн чинь ингээд энгийн юмаа сонгож чаддаг юм билээ. Тэгээд нэг юм ганц шил арх барьж марцууд яах чиж байгаа. Тэгээ манай хуйц цай гэдэг лүү энийг би сайн мэдэхгүй байна. Энэ Монголд дандаа уудаг цай маань. Тэгээд би хамгийн байж болох энгийн зүгээр гацтай 7 up авч усан байгаа. Би чинь тэгээл өөрийгөө айгүй хөөрхөн харагдаад байгаа байх гэж би бодоол дүүгээсээ анаа хөөрхөн байна уу гэж асуусан чи та ястай чопт харагдчих чи ингээд намайг тэгсэн байгаа. Тэсэн чи үнэхээр л тийм байсан мөлий. Тэгээ би хятадын ийм сайхан бохнуудад дуртай би блуберри-тэй бох сонгож авсан байна. Тэгээ одоо миний санаж байгаагаар би шивгата нэг бох авсан л явах хэвээр. Яг зөв. Тийм ээ. Энэ дэлгүүр бол өстой надад үнэхээр таалагдсан шүү. Их гоё дэлгүүр байсан. Тэгэл одоо би бохнуудаа сонгоод авч ийн. Энэ pineapple-та бох өстой гоё юмтай байсан. Манай Монголд эднүүс нь ороод ирэхгүй бахтаа уулна. Тэ их дажгүй юм байлээ надад их таалагдсан. Манай дуу одоо ингээд эргүүтэй тах юм. Энэ одоо ингээд том болчоод өөрөө энийг үзээд яна би ямар инээдтэй тэнийг үйсэн бэ миний шүд гэл тэгж бодох бах та. За тэгээ цаашаа явсан энэ нөгөөний шин зээлж хуучин зээл гэд нэг хоёр зах байгаа гэсэн штеп. Эсэн чи би тэндээс ийм vintage bagнууд олоод тэгээ би ингээд танарт харуулж ин би бол иймэрхүү цүнхнүүд гой санагддаг ч гэсэндээ ердөөсөө өөрийгөө гэж боддоггүй гэтээ танарт харуулж байгаа байхгүй. За тэгээ бид нар үзэмчин рүүгээ ороод хятад хоолоо идсэн байна. Цаашаа яваад нэг юм матрасны дэлгүүр ороод тэгин гисэн чинь юу илээ матрас тэгээ тавилга эдрийн дэлгүүр ороод явсан хгүй юу. Бид нар нэг гэртээ нэг бөөрийнхий цагаан ширээ авчиг гэд ердөөсөө тийм ширээ олдоогүй. Гэтэ юутайч нэг ингэсгээд тэгсгийгээд нүдэ баясгаад юмнууд хараад явсан. Энд McDonald's байдаг юм лээ. Тийм болохоор McDonald's-ийнхаа оронд нэг юм фаст фудны газар байт юм лээ. Энэ шинэ ингээд нилийн хэд бол орсон. Их дайггүй гоё амттай санагдсан. Гэтэл тийм шүү. За тэгээ би ийм нэг цагаан арилал авахгүй тэгсэн чи эзэн намайг хөөе чи хөөхөн охин минь чи өөрөө ингээд дээшээ гараад ингээд өөрхөн тэр авах гээд байгаа даавг авчих гээд намайг шууд ингээд дээш нь гаргацсан. Тэгээ би агуулгынх нь өөрөөний бичлэгийг хийсэн байна. Нууцаар гэхгүй. За гэтээ зүгээр ах уу. Тэгээ цаашаа гарсан чинь дахиж хоолнд орсон байна. Эндээс бол би нэг хийдэж чадаагүй гэж би санаж ин. Гэтээ бас
өгч байгаа эзэн болов. Өгч байгаа юм шиг гэх юм уу. Нийцэн л ах гэтээ яста гоё харагдаж байгаа хоолнууд нь. Оцсон чи жоохон хөрцөн исэн би тэдийг хүлээгээд хоолоо аваад айгу удцсан байсан юм билээ. Тэсэн чи энэ юуны газар юм бэ гэсэн чинь өвөр Монгол хоолны газар байсан билээ. Тэгээ би та нарт дотоод дизайн ингээ байгаа байдал эдрийг ингээд сайхан харуулж гин. Яаж намайг намка чи эднүсээ бичлэг хийлдэ. Эднэр өстой гоё юм биш үү гэд намаа тэгээд би ингээ бичлэгээ ингээд хийгээд явж гин. За би жоохон ингээ сонирхолтой хариул айгу гоё юм бэн те. За тэгээд энэ авдар энэ харалтаа бас айгу галзуу гоё яригч байгаа зү. Тэгээ энэ хааны судал модал шиг. Тэгээд ингээ цаашаа бодол руугаа явсан байгаа. Өглөөс ирсэн чинь цаас oh my god. Тэгсэн чинь шуудалх амар хүйтэн болоод эхэлж байгаа юм чинь. Тэгэл малгай ороод тийсэндээ маск заацг гээл ингээ бүгдийн сайхан зүгээл дахиад таниад төрчихгүй шиг л явж байна да. Ингээ цаас урчихсан. Амар тийм ятны нөгөө улаан гэрэл мэл ногоон гэрэл мэл тасаад байгаа болохоор айгүй юм шинэ жил шиг байна. Амар Christmas vibe правда. Анемгоен. Ирэний сэлхаач. Ирэний сэлхаач. Хамаршо. Oh my god, so nice. За тэгээд байс хийж байгаа л хоолнд орчих юм. Би бүр ингээд гайхаад байсан чи угаасаа нэг юм хийгээг удаан хоол ийцэн болохоор хоолны хоол бичлэг хийсэн мэлээ. Тэгээд энэ сайхан хоолны газар ороод хоолнуудыг авсан чи яг нэг монгол хүн хийсэн юм шиг сайхан хоолнууд байсан. Тэг би одоо гэртээ очиод хотел дээр очиж скин кэр хийх чинь. Hi guys. За энэ дээрээ 7 онцлоо. Тэгээд одоо маргааш өглөө 9 цагаас нэгсэн Бээжин рүү. Тэгээд Бээжинд нэг бараг хэд хоног юм болоо. Нэг 3 ч юм уу 2-3 хонцоод тэгээд буцаад Монгол руу явнаа. Тэгээд би сая сүүлийн хэд хоног бичлэг хийгээгүй яа. Тэгвэл би уцаа үзэл хөвцснээс өөр юм хийгээгүй. Тэгээд гарч хоолнд ороод тэгээд дэлгүүр ороод тэгээд сүүлийн 2 хоног бол зүгээр л бүр хотелдөө ингээ өдөржингөө уцаа үзээд ирсэн. Тэгээд би бичлэг угаасаа хийх гэхээр миний нүрээр амар хэм гараад тэгээд өнөөдөр л бүр ингээд овоо гайг болж энэ заяа. Өнөөдөр л яг юм хамаагүй дээр харагдчих байна. Тэгэхгүй бол бүр миний нүрэ аимшигтай болсон. Өглөөн нь Ирэнээс Бээжин явах онгоцсныхоо бодол руу явж байна. Тэрэний онгоцны бодол босрож идсэн байгаа. Тэг ингээд замд яваад харж исэн чинь нэг юм сонин юунууд харагдаад байсан заяо. Динзавр шиг юмнууд. Тэсэн чинь бүр амар том динзаврын хөшөөнүүд ингээд барьсан байсан юм билий. Айгуу гоё. Тэгэд цаашаа Бээжин яваад нэг 2-3 хоног юм байх гэсэн чинь цаашаа бүр нөгөө нэг Саания ороод тэгээ Саанияд нэг 5 хоног юм байх гэсэн чинь өргөжлүүлээд бүр 7 нэмэх хоноод тэгээ бараг сар гарангийн аялал болсон. Тэгээд Ирээн дэх аялал маань үгээр дуусчин. Тэгээ сайхан онгоцондоо орж ирээд Бээжиндээ бараг 3 дахь удаага ирж байгаа болохоор яг тийм дасцсан газар очиж байгаа юм шиг сайхан л байсан. Тэгээ би өмссөн хувц цунараа харуулаад би ийм өмсөж ингэж тэгж гээл. За тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Kiss.